За сайн бацхан хүмүүстүүдээ бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань гээгдэх хшийн дүрм. Гээгдэх хшиг гэж юу вэ? Үгэнд залгуур залгахад залархай хшиг үүрэггүй болж хасагдахыг гээгдэх хшиг гэнэ. Гээгдэх хшийн 3 дүрм байна. Дүрм нь гээгүүлэгчээр төгссөн үгэнд урт гიშгээр эхэлсэн залгуур залгахад сүүлчийн гээгүүлэгчийн өмнө залархай хшиг гээгдэнэ. Жишээ нь нутгаар, дэвтрийг, үзхийг олноор. Дүрм ийгээс бусад богино гიშгээр төгссөн үгэнд урт гიშгээр эхэлсэн залгуур залгахад төгсгөлийн балархай хшиг гээгдэнэ. Жишээ нь торгыг, өнгийн, ботхыг. За 3 дугаар дүрм гээгүүлэгчээр төгссөн үгэнд гээгүүлэгчээр эхэлсэн залгуур залгахад залгуурын өмнө нь их шиг жиргэлвэл тухайн үгийн эцсийн гээгүүлэгчийн өмнө балархай хшиг гээгдэнэ. Жишээ нь сурагчдад, хот сурах, дөрвөн. За дараах төгсгөлийг бүгдээ хамтдаа ажиллая. За залгуурыг зөв залгах бичээрэй дүрмийн дагуу. Хавраас эцгийн дэвхрэх бусдад сануул. Гэрийн даалгавар хийх зэжээр өчөж гээгдэх хшгийн дүрмтэй үгийн дагуур зураарай. Зөв бичих дүрмээс сайн чижилбэл алдаагүй бичиж сурах болно. Бүгдд нь амжилт хүсье.